Ором төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр хурж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Отгон тэнгэр хайрхан уулын тэнгэрийг дахих төрийн ёслол боллоо. Арчилсан онцгой хуулийн цэцэн бүрийн эрхийг өргөгдөх хуулийн төслийг танилцууллаа. Хүсгэл нуурыг хамгаалах 1000 хүний бүрэлдэхүүнтэй аян энэ сарын 22-наас эхэлнэ. Технологийн дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөлөө. Дональд Трамп Версалийн урданд Америкийн нэгдсэн улс Ираны харилцан ойлголцлын санамж бичигт гар үсэг зурлаа. Америкийн нэгдсэн улс Ираны харилцан ойлголцлын санамж бичгийн 14 зүйл заалтыг ил болгожээ. Ханган нурууны ноён оргил Монгол түмний дундын их шүтэн Отгон тэнгэр хайрхан уулын тэнгэрийг таах төрийн их тахилгын ёслол боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой Завхан аймгийн хийдийн лам уургууд, Итгэл, Гандан лажа, Өлзий утаг буулгах сан болон Долоон бурхан хот тус бүрт зориулсан тахилгын ном хурж, туйлж, аргил цагаан өвгөн туйлыг хайлжээ. Их тахилгын өдөр ёслолын талбайн тахилгын ширээнэ Монгол улсын төрийн талбай, бүх цэргийн их хар зүлдний умарчийн элсүүлд, эзэн богд Чингис хааны хөрөг болон төрийн 7 эрднийг хүндэтгэлтэйгээр залсан байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ хүннүү гүрний үеэс дахиж ирсэн Отгон тэнгэр хайрхны түүх бол төр шашны ёслол, байгалаа шүтдэг ардын ухааны цогц илэрхийлэл юм гэдгийг онцоллоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт эрчим жижиг үеийн үед байгаль экологийн тэнцвэрийг хадгалах нь чухал байгааг тэмдэглээд Отгон тэнгэр хайрхны тахилгын шүтэн цогцлборыг шинжилэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ёслолын үеэр ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга үйлс төгөлдөр Отгон тэнгэр хайрхны тэнгэрт хандсан төрийн айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Завхан аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Үүний дараа лам ургууд буман цагаан судар болон хайрхны сан сэржмийг уншиж мандал өргөсөн юм. Ёслолын төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дууд сумыг Монгол улсын Даян мэргэн Баасаг хүүгийн Ёндонд хүлээлгэн өгч, авраг малчин Шууран Бат эрдний адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрснээр төрийн их тахилга өндөрсөн байна. Отгон тэнгэр хайрхан уулыг ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарилгаар төрийн тахилгатай болгож 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд дахиж байжээ. Отгон тэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 м дүүргэгдсэн бөгөөд 3752 м-с дээш өндөрт мөнх застай. Мөнх засны хилийн доохон талд ар өөр бадар ундаг хэмээн үзэсгэлэнт нуур байдаг. 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйлийн эмийн ургамалтай. Отгон тэнгэр гэдэг нь түрэг монгол хэлний дундих гэдэг отхан буюу галын хаан, голом цахигч, монгол хэлний эртний үгийн санд этүгэн буюу анхны их газар хэмээсэн унган монгол хэл гэж үздэг. Монголчууд хайрханаа эртнээс нааш сөмбөр уул, очруун хайрхан, цас цагаан уул, отгон тэнгэр, этүгэн уул хэмээн нэрлэж цай эдэний дээжээ өргөж ирсэн юм. Арчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцууллаа. Тухайлбал үндсэн хуулийн цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх бүрэн эрх олгох зохицуулалтыг энэ 7 хоногт улсын их хурлд өргөн барих харуулсноо мэдгдсэн юм. Мөн тамхины хяналтын тухай хуулийн төсөлд туссан татварын өсөлт нь хууль бус худалдааг өдөөх эрсдэлтэйг мэдээллийн цагаараа онцоллоо. Арчилсан намын бүлгийн дэд дарга Тэмүүжин 2024-с 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн хуулийн цэцгийн бүрэн эрхийг тодосгохоор тусгасан ч 2 жилийн хугацаанд бодит ахиц гараагүйг шүүмжиллээ. Тэрбээр үндсэн хуулийн 2 дугаар бүлэг заасан иргэний эрх чөлөөг хамгаалах тогтолцоо өнөөдрийн хүртэл бүрэн хэрэгжээгүй бөгөөд үндсэн хуулийн цэц үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн боломжгүй явж ирсэн гэж үзэж байгаа илэрхийллээ. Улсын их хурлын гишүүн Тэмүүжингийн мэдээлснээр үндсэн хуулийн цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх олгох асуудлыг 2013, 2019, 2024 онуудад удаа дараа боловсруулсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас хэрэгжиж чадаагүйг мэдгдсэн юм. Харин өмнөх төслүүдийг нэгтгэн шинжилсэн хувилбарыг боловсруулж энэ 7 хоногт улсын хурлд өргөн барих хүсэлтэд хүргүүлээд байгааг дурдсан юм. Үндсэн хуулийн шүүхүүд буюу тухайлбал одоо жишээ татаад Германы үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг маргааных нь 94% зөвхөн иргэний үндсэн эрх байт юм байна. Ард нь 4% нь эрх мэдэл хуваарлтын маргаан байт юм байна. Цаана үлдэж байгаа 2% нь норматив хяналт буюу хууль одоо үндсэн хуулиуд зөрчилдөж гэнэ үү гэдэг маргаан байт юм байна. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн цэц зөвхөн 2% ажлыг хийгээд цаана байгаа 98% ажлыг огт хийхгүй байгаа байхгүй. Тийм учраас завтай байгаа хугацаанд юу хийх вэ? Ерөөсөө улс төрийн захиад албарлал гүйцэтгэж штэ.
Тэгэхээр цэцгийг үндсэн ажилд нь оруулах хэрэгтэй. Иргэний үндсэн эрхийн маргаан болон эрх мэдэл хуульдын маргааныг шийддэг үндсэн хуулийн шүүх гэдэг энэ зарчим руугаа алхачвал үндсэн хуулийн цэц улс төрийн шүүх хийхэ болно. Яг гэвэл үндсэн хуулийн шүүх, улс төрийн шүүх гэдэг энэ хоёр үзэл санаа нэг зам дээр нэг зүг хардаг зарчим ерөөсөө биш. Хоёр өөр зүг рүү явдаг. Тийм учраас бид улс төрийн шүүхийн ажил хийгээд улс төрийн арга хэрэгслийн үзүүрт зарагдаад байгаа үндсэн хуулийн цэцгийг үндсэн хууль заасан үндсэн ажил руу нь явуулж иргэний үндсэн эрхийн манааж үндсэн хуулийн сахин баталгаа болох тэр чиглэлээр явуулах ёстой. Тэр ажлаа хийчихвэл цаадуулч нь одоо улс төрөөр оролдох завгүйгээр иргэнийхээ эрхийн төлөө ажилдаг үндсэн хуулийн манаачийнхаа яг суур ажил руу орчихно. Мэдээллийн цагийн үеэр арьсан намын бүлгийн эдийн засгийн болгыг зөвлөх Бат Бүрөв, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл туссан онцгой албан татварын өсөлтийн талаар байр суурь илэрхийллээ. Тэрбээр татварын өсөлт нь хэрэглээг бууруулахаас илүү хууль бус худалдаа, хуурамч бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Түүний танилцуулснаар хэрэв хуулийн төсөл одоогийн хувилбараар батлагдвал өнөөдөр 4200 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг янж бүрийн үнэ ойрын хугацаанд 8000 төгрөгт хүрч 2030 он гэхэд 20000 төгрөг болох тооцоо гарчээ. Мөн 22000 төгрөгийн үнэтэй электрон тамхи 75000 төгрөгт хүрч халаадаг тамхи болон дагалдах хэрэгслийн үнэ 2 дахин өсгөр байгааг дурдсан юм. Тэгэхээр үн ингэж өөрчлөгдснөөр энэ хууль батлагдсанаар ямар үр дагавар төрж болох вэ гэхээр нэгдүгürt яг богино хугацаанд хүсэж байгаа шигчлэн тамхины хэрэглээ буурахаасаа илүүтэйгээр аль өрхийн зарлага нэмэгдэнэ. Улмаар Монгол улсад татвараас гадуур хил дамсан хууль бус тамхины 8 бий болно. Хоёрдугаарт өнөөдөр Монгол улсад бараг байдаггүй хууль бус хууль буюу нөгөө хуурамч тамхины зах зээл шинээр бий болох эрсдэл байна. Гуравдугаарт хамгийн чухал нь энэ утаад тамхины хэрэглээг бууруулах, улмаар тамхинаас гарах одоо хамгийн бодиттой арга гэж үнэлэгдэж байгаа арай хор хөнөөл багтаа орлуулах бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ хязгаарлагдана. Яагаад гэвэл үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болох юм байна янжууртаа. Ийм эрсдлүүд байгаа учраас энэ хуулийн дээр сэтгэл хөдлөлөөр гэхээсээ илүүтэй нарийн тооцоо судалгаатай ажиллах ёстой байна гэж үзэж байгаа. Улсын хурлын гишүүн Арьсан намын бүлгийн дэд дарга жаргалангаар ахлуулсан дэд ажлын хэсэг энэ татварын чиглэлээр одоо ажиллаж байна. Ингэснээр арьсан нам нэг талаас үндсэн хуулийн цэцэн эрх хэмжээг өргөжүүлж, иргэний үндсэн эрхийн маргааны шийдвэрлэх эрх зүйн уушныг бүрдүүлэх хуулийн төслийг улсын хурлд өргөн барихаа мэдгдсэн бол нөгөө талаас тамхины хяналтын тухай хуулийн төсөлд туссан татварын бодлогыг эдийн засгийн үр дагаврын үүднээс дахин нэгтлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн захирамжаар хөвсгөл нуурыг төрийн тахилгад нууруулглаа. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 22-наас 8 дугаар сарын 13-ны хүртэл 1000 орчим хүний оролцоотой хөвсгөл нуур эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуух 800 орчим км газрыг хамарсан их цэвэрлэгээний аяныг зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл нуур нь Монгол улсын гадаргын цэвэр усны нөөцийн 75% орчим хувийг бүрдүүлдэг төдийгүй дэлхийн цэнгэг усны 1.4% дангаараа агуулдаг стратеги ач холбогдолтой экосистем юм. Энэ хүрээнд ерөнхийлөгчийн захирамжаар хөвсгөл нуурыг төрийн тахилагт нууруулган зарлаж дархан хамгаалтыг шин шатнд гаргахаар болжээ. Мөн нуурыг дахих төрийн ёслолыг эх 8 дугаар сарын ихээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За энэ жилийн хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч хөвсгөл нуурыг төрийн тахилагтаа нуур болгож шийдвэр гаргасан. За тэгээ төрийн тахилагтаа нуур болно гэдэг бол зөвхөн зан үйл гэхээсээ илүүтэйгээр төр энэ хөвсгөл нуураа хамгаалтанд авж байгаа онцгой ач холбогдол өгж байгаа төрийн дээд хэлбэрийн одоо шийдвэрийн процесс гэж ойлгож болно. Тэгээ энэ шийдвэрийн дагуу энэ жилийн одоо 6 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын одоо 13-ны хооронд хөвсгөл нуурын эргэн тойрныг иж бүрэн байдлаар цэвэрлэгээний 2 сарын аяныг одоо зарлж байна. Хөвсгөл нуурын эрг орчмыг цэвэрлэх их аян 6 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх бөгөөд төрийн болон төрийн бүс байгууллага 100 гаруй аж ахуй нэгж нутгийн иргэд сайн дурынх нь ийсэн 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлэх юм. Цэвэрлэгийг нуурын эргээс 100-аас 150 м радиус зохион байгуулж хуванцар болон бусад хог аяллыг бүрэн цэвэрлэхэд төлөвлөхөөр төлөвлөжээ. Мөн аялал зугаалгаар явж буй Монгол улсын иргэдийг уг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг хурааллаа. За ус гол мөрийг хамгаалах чиглэлээр одоогоор 6 төсөл хэрэгжиж байна. Үүнд одоо саяны золбоо даргын хэлсэн хөвсгөл нуурын хамгаалах төсөл, үүн дээр ганг мөрөн, өгийн нуур, за манай бомбтын аршаан, хэрлэн гол, заах зүйлд хилтгий цагаан нуур гэсэн ийм одоо 6 гол мөрийг хамгаалах төсөл хэрэгжиж байна. За хөвсгөл нуурын хамгаалах ажил маш одоо амжилттай хэрэгжиж байна. Үүний дагуу одоо хөвсгөл нуурыг дахих энэ үйл ажиллагаа явагдана. Цэвэрлэгээний иж бүрэн энэ цэвэрлэгээний аян эхэлж байна. Үүнд нийт хамт олон
За их нутгаа хайрлаж энэ төсөл нэгдэх гэсэн бүх хүмүүс энд нээлттэй байгааг энд бас дурдмаар байна. Хөвсгөл нуурыг хамгаалах ажил 2022 оноос эхэлсэн бөгөөд өмнөх жилүүдэд нуурын ёроолж ивсэн 11 техник хэрэгслийг татан гаргаж 50 орчим тонн шатхууныг байгальд алдагдахаас өмнө зайлуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ. Харин энэ удааг айн нь усны чанарыг хамгаалахаас гадна эргэн экосистемийг цэвэрлэж аялал жуулчлалын бүсийн бохирлыг бууруулахад чиглэж байна. Мөн хөвсгөл нуурын айс авдах аялал жуулчлалын баазуудын бохир ус сефтик системийн стандартыг сайжруулах асуудлыг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж төр хувийн ившил иргэдийн хамтын ажиллагааг шин шатнд гаргах зорилт тавьжээ. Элсний нүдлийг зогсоох ажил хийгдэж байна. Ингээд цаашлаа явагдаад байна. Ус хамгааллын ажил нь нэг ажлаар ерөөсөө дуусдаг. Жишээлбэл ганга нуурыг сэргээх ажил амжилттай хийгдсэн. Одоо цаашдаа ганга нуурыг чиглэсэн бараг 7 км-ийн өргөнтэй тэр хоолой дээр 200 га газарт Монгол улсын хоймор нутаг гэж яригддаг тэр хөвсгөл нуурын бүс нутгийг цаашлаад наашаа ирэх юм бол дэлгэр мөрөн иг голоор дамжаад сэлэн мөрний сав газрыг тэгээд алстаа байгаль нуурыг хамгаалах энэ бүс нутгийг хамарсан асар том олон улсын үйл ажиллагааны эхлэл гэж ойлгож болно. Монголчууд бид нар голын ихэнд байгаа ус учраас хөвсгөл нуураас авахуулаад ганга нуур, өгийн нуур, орхон, туул, сэлэн гэд голуудаа хамгаалж чадах юм бол бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрсдөөсөө хамрах бүгдийг хийж гинэ гэсэн. Энэхүү хөвсгөл нуурыг төрийн тахилах нуур болгон зарласнаар хамгаалтын эрх зүйн орчин өргөжж 2 сарын хугацаанд үргэлжлэх их цэвэрлэгээр нуурын эрэг орчны бохирлыг бууруулахын зэрэгцээ урт хугацааны хамгаалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд засгийн газар санал хүсэлт дуу хоолойгоо шууд хүргэх хилцүүлэг өрнүүлэх зорилттой засаг цэгийн цахим платформ албан ёсоор ашиглалтад орлоо. Иргэдийн ирүүлсэн санал санаачилгааг 14 хоног тутамд 11 төвийн өргөдөл гомдолтой нэгтгэн засгийн газар хуралдаанаар тусгаалan хэлэлцэж шийдвэр гаргаж байхаар зохицуулсан байна. Энэхүү систем нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааг ил тод болгох зорилготой ажээ. Нийгмийн даатгалын ерхий газраас цахим шилжилтийн хүрээнд даатгуулагчид өөрсдөө тэтгэврийн өөрчлөлтөнд тооцоолох цахим тооцоолурыг портал ЦЭГ даатгал ЦЭГ-ийн системд нэвтрүүлэхээр хөгжүүлж байна. Тус системээр нийгмийн даатгалын шимтгэлийг 20%-аар тооцсон 20-с доош жил төрсөн ондоо харгаалцах тэтгэврийн насанд хүрсэн иргэд өндөр насны тэтгэврээ бодох боломж хүрдэх юм. Тус тооцоолурыг иргэдэд хамгийн ойлгомжтой хэрэглэхэд хялбар байдлаар шийдэхийг нийгмийн даатгалын ерхий газрын дарга холбогдох мэргэжлүүдэд зөвлөж үүрэг болголоо. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга болон үндэсний бүхий салбар хорооны гишүүд дэлхийн допингийн эсрэг байгууллагын нийцэл дүрм стандартын нэгжийн захирал Эмилиано Симонелли тэргүүдэд төлөөлөгчдийг хүл авч уулзлаа. Уулзалтаар допингийн эсрэг үндэсний эрх зүйн зохицуултыг олон улсын стандарттай уялдуулах асуудлыг хэлсэн юм. Мөн 2027 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх допингийн эсрэг үндэсний дүрмийн шинжилгээний бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцлоо. Ерхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэдийн өргөн хэрэгэлдэг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөй олгогддог гэмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өчигдрөөс эхэллээ. Шинжилгээг шинээр нээлттэй хийсэн эмнэлгийн хэрэгслийн үндэсний лабораторид 224 багаж тоног төхөөрөмж ашиглан химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэж байгаа. Эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг хамруулж байгаа бөгөөд 1 сарын хугацаанд стандартад нийцэж байгаа эсэх эцсийн хариу гарна. Экологийн сагдын албанаас Төв аймгийн Замар суманд хяналт шалгалт хийж гэрээгээр нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй үлдийг илрүүллээ. Тусгай зөвшөөрөлтөй талбайд олборлолтын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хүн даацын 40 гаруй техник хэрэгслийг газар дээр нь битэмжилсэн байна. Одоогоор эргүү хуулийн 24-ийн 2 дугаар зүйл заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулно. Самбайцны үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За даваа гарагаас 5 гаригийн хооронд Францын Эвиан Лебен хотноо 3 өдрийн турш үргэлжилсэн экологийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалт хамтарсан мэдээлэл гаргалгүйгээр өндөрлсөн байна. За ингэснээр 2025 онд Канадын Кананаскас хотноо зохиогдсон өмнөх дээд хэмжээний чуулга уулзалтын нэгэн адил экологийн бүлэг дахин нэгдсэн хамтарсан мэдээлэлд хүрч чадсангүй. Энэ удаагийн чуулганы үеэр геополитик эдийн засгийн өсөлт, олон нийтийн эрүүл мэнд зэрэг тодорхой асуудлууд төвлөрсөн нийтдээ 9 баримт бичгийг үе шаттайгаар нийтлэхээр болсон бөгөөд их сурвалжуудын мэдээлснээр чуулганы бэлтгэл ажлын үеэр хамтарсан мэдээлэл гаргахаас татгалзаж оронд нь салбар тус бүрийн үр дүнгийн баримт бичиг нийтлэх хэлбэрийг сонгожээ. Харин экологийн бүлгийн удирдагчид энэ удаад Украин улсын нутаг дэвсгэр
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих нэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, Оросын албаны улсын эсрэг авч хэрэгжүүлэх 20 гаруй хэмжээгээ цаашид чангатгаж, Оросын албаны улсын дайнаа санхүүжүүлж буй их усүрийг хумхад ач холбогдол өгөхөө мэдгэдэхийн сацуу Америк Ираны хооронд байгуулахаар болоод байгаа хэлэлцээрийг цаашааж хэрэгжилтэд нь өөрсдийн хувь нэмрийг оруулахад бэлэн гэдгээ мэдгдлээ. Түүнчлэн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн маршрут чиглэлийг нэмэгдүүлэх, Ормозын хоолой хамаарлыг бууруулах, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн байна. За энэ жил бүлгийг даргалж буй Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэрээ Украиний хямрал, ойрхон орнуудын нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал зэрэг асуудлаар 7 улс тодорхой зөвшөлтсөлд хүрсэнийг онцолсон ч Америкийн нэгдсэн улс болон бусад 6 улсын хооронд уур амьсгалын өөрчлөлт, нэгдсэн үндэсний байгууллагад тулгуурласан олон талт тогтолцоо зэрэг асуудлаар байр суурийн зөрүү хэвээрээ байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Дараагийн мэдээ. Америк болон Ираны хооронд байгуулахаар тохиролцсон харилцан ойлголцлын санамж бичигт хоёр талын төрийн тэргүүнэр гарын үсэг зураад байна. Лавг болон пүрэв гаригуудад гарын үсэг зурсан байна. За тодруулах юм бол Ираны талаас 18-ны өдөр хийсэн мэдэгдэлд мөн өдрийн үүрээр Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 17-ны өдөр Францын нийслэл Парис хот дахь Версалийн ордонд Иран Америкийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Трампын хувьд их технологийн дэд хэмжээний чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Парис руу нисэж Версалийн ордонд хүндэтгэлийн үдшийн зоог барьсан бөгөөд энэ үеэрээ тэрээр харилцан ойлголцсны санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ Парис хотод сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ баталжээ. Трамп мөн энэ үеэр хоёр талын хооронд гэрээ байгуулахад зуучилсан Пакистан, Катар улсын удирдагч нар мөн бүгд найрамд Хятад ард улс болон тус улсын удирдлага Америк Ираны сургалдуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгсэн гэдгийг онцолсон байна. Ийхүү талууд гарын үсэг зурсан хуулбарыг захимаар харилцан илгээгээд байгаа бол Баасан гарагт Швейцар улсад албан ёсны арга хэмжээг зохион байгуулах болно. За тэгвэл сүүлийн өдрүүдэд нэлээд нууцлаг байсан Америк Ираны хооронд байгуулахаар тохиролцсон уг гэрээний агуулгыг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа лавг гарагт ил болгосон байна. За Баасан гарагт Швейцарын Женев хотно Америк Ираны хооронд байгуулах харилцан ойлголцсны санамж бичгийн 14 зүйл заалтыг Трампын засаг захиргааны зүгээс олон нийтэд ил болголоо. Албаны их сурвалжийн зүгээс энэхүү гэрээг Ормозын хоолойг нэн даруй нээх, Иранд цөмийн зэвсгээ устгах үүрэг хүлээлгэх, хэрвээ Ираны тал хандлагаа сайжруулах юм бол тус улсыг илүү хөгжин цэцгэлсэн улс болгохын тулд эдийн засгийн ориг арга хэмжээг содруулах үндсэн агуулгатай гэрээ хэмээн тайлбарласан байна. За Америк болон Исламын бүгд найрамдах Иран улсын хооронд байгуулсан Исламабадын харилцан ойлголцлын санамж бичиг гэсэн албан ёсны нэршилтэй уг баримт бичигт бүх фронтод мөргөлдөөнийг зогсоох, хоёр улс нэгнийхээ дотоод хэрэг түнлэнгөөс оролцохгүй байх, 60 хоногийн дотор эцсийн энхийн хэлэлцээрийг байгуулах, Америкийн нэгдсэн улс 30 хоногийн дотор тэнгисийн бүсэлтэд бүрэн зогсоох, Ормозын хоолойг нээж хөлөг онцгцуудыг аюулгүй нэвтрүүлэх, Америкийн нэгдсэн улсаас Ираны сэргээн босголтод 300 тэрбум $, хүртэлх санхүүжилтийг үзүүлэх, Ираны эсрэг тогтоосон бүх төрлийн хоригуудыг цуцлах, Иран улс цөмийн зэвсэггүй байх үүрэг хүлээх, Ираны зарцаагцсан өрөнгүүдийг чөлөөлөх, эцсийн хэлэлцээр байгуулагдах хүртэл өнөөгийн нөхцөл байдлыг хадгалах, санамж бичиг болон эцсийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах болон эцсийн хэлэлцээрийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулах гэсэн 14 зүйл заалтыг багтаасан байна. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс сүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.